Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлтөн төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оминер ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ 7 хоног их сэрүүн эхэлж байна. Тэгээд ер нь бол бас энэ сэрүүн байдал бас нэлээд бас шалгуур болох юм тий. Тэгээд өчигдөр одоо хүүхдийн баяр байсан. Тэгээд ингээд хүүхдийн эрхийг хамгаалах өдөр байсан. Хүүхдүүдээ аваад гараад ингээд баярлуулаа гэдэг. Ер нь бол харьцангуй бас ер нь бол гадар хөдөлгөөн бас бага байсан шүү. Харин ер нь нэлээд сэрүүн байлаа. За тэгээд энэ 7 хоног ингээд эхэлж байна. Өчигдөр би та бүхний хүүхдүүдийн талаар их зүйлийг бодсон байхаа гэж бодож байна те. Хүүхдүүдээ ингээд олон нийтийн газар дагуулж явахад ямар ааш гаргаж байна те. Хоорондоо ер нь ямар юм те. Юм өгсөн чинь яаж хүлээж авч гин, яаж баярлж гин, ээж авах хоогонд хэр орж гин. Тэ ер нь бас янз бүрийн зүйл анзаарсан байх гэж бодож байна те. Тэгэхээр өнөөдөр бидний хуваалцах үг бас үүнтэй бас тодорхой хэмжээгээр одоо холбоотой тийм үг байна. За тэгээд ер нь бол хүүхдийн баяраар явахдаа саяны хэлсэн зүйлүүдийг ер нь манай хөтлөгч анзаардаг. Ер нь анзаардаг шүү. Тэгээд ялангуяа би нөгөө хүүхдийн баяр гингүүт сая би амралтын өдрүүдээр найзаагаа хоримонд очисон. Тэгтээ хүүхдүүдийг айгүй хайдгалсан. Тэгээд ер нь хүүхдүүд янз янз байдгийн байна. Одоо гэр бүлийн хүмүүжил гэдэг ч юм уу тэдгээр зүйлүүдээс шалтгаалаад маш өөр байдгийг анзаарч харсан. Зарим нэг нь үнэхээр одоо бие даасан байдаг. А зарим нь бол нөгөө эрх хүүхдүүд гэдэг шиг айгүй их нөгөө нэг аав ээжигээ эвгүй байдалд оруулаад ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүдийг айгүй харсан. Тэгээ тэрийг харахтаа магадгүй бид нар ч ихсэн баг болчоор байх та. Арайхан томоожоогүй байх та иймэрхүү зан зүйлсүүдийг гаргадаг байсан бах та гэд харж илаа. Тэгээд нөгөө хүүхдтэй хүмүүсийг айгүй их биширсэн. Айгүй их төвчээр, айгүй их тэр зориулалт гаргадаг юм байна гэдэг аав ээжүүдээр айгүй их бас бахархсан. Хэлгүй яах вэ? Жохол шүү дээ тий. Юмыг ер нь ингээд эерэг талаас нь бодож хичнээн тэнд зүрх зүйл болж исэн ч гэсэн тэр дунд байгаа эерэг зүйлийг анзаарна гэдэг бол ялангуяа итгэгч бидний хувьд итгэл найдвар гэдэг зүйлийг тээдэг хүмүүсээр маш чухал зүйл байгаа шүү. Хүн болгон муухай харж байгаа газраас тий нэг юм сайн зүйл олж харна гэдэг бол маш чухал байдаг шүү. Тийм. Тэгээд ер нь хүмүүс бас сүүлийн үед айгүй өөрчлөгдсөн, айгүй тийм сайнаар өөрчлөгдсөн юм шиг бас анзаарэгдсэн. Аав ээжүүд нь айгүй төвчээртэй хүүхдүүдээ сонсож ойлгодог. Яагаад уйлаад байгаа юм чи яамаар байгаа гэдэг ч юм уу те. Илүү нөгөө хүүхдээ ойлгохыг айгүй хичээдэг болсон юм болоо гэж бодсон. Миний бага насны хувьд бол тийм байгаагүй штэ. Шууд одоо алган бав гэдэг шиг 5 саллаа үзүүлээд одоо шийддэг байсан ч юм уу. Тэнгүүд одоо арай өөр харагдсан надад. Дахиад нэг өөр үе. Дахиад аав ээж нь хүүхдүүдтэйгээ арай өөр харьцдаг. Тэднийг сонсож ойлгохыг хичээдэг болсон нэг тийм үзэгдлийг бас харахтаа айгүй гой бахархаж баярлж исэн. Хэдийгээр сэрүүн байгаа ч гэсэн өнөөдөр та бүгдээр ажилдаа орцгож байгаа гэж бодож байна. Тиймээс та бүхнийг бас дулаахан хуцалж гараарай. Бас хайртай хүмүүсээ дулаахан хуцалж. Бас ямар агаад анхаарал тавьсаа, шүл өстөөхөө халуун хоол идээрэ гэдэг тийм бас санаачлаг одоо уриалгуудыг бас бит хоёрын зүгээс бол бас төвшүүлж байна. Тэгээд ер нь Библийг ер нь хэр зэрэг уншиж байгаа вэ гэдэг асуултыг бид нарт явах хэрэгтэй. Яг тэгвэл бид нар Библийг уншдаггүй бол Библийг хүүхдүүдэд зааж Библиэр хүүхдүүдтэй ярьж чадахгүй байхгүй. Тэгэхээр бид нар ингээд Библийг хэрэг уншдаггүй бол бүтэнсээ өдөр өөрсөддөө зориулж нэг юм ойлгож аваад бусад өдрүүдэд амьдралдаа хэрэгцээтэй зүйлүүдийг уншаагүй байгаа болохоор нөгөө хуучин огт итгэдэггүй хүмүүсийн сайн гэж ярьдаг ингээл ирсэн гэж боддог зүйлүүдийг л шууд гэртээ хэрэгжүүлээд эхэлнэ гэсэн. Тэгэхээр бүгдээрээ Библийг их сайн уншиж байя гэдэг зүйлийг бас хэл хэрэгтэй юм болоо гэж өчигдөр бол нэлээд их бодгоцсон. За тэгээд үнэхээр гайхалтай эзний ивэлэр бид дахин шинэ өглөөтэй дахин нэг шинэ Хермоны шүүдэр
өглөөний хөтөлбөртэйгээ хамт байна. Тэгээ хамтдаа үеийн цаг руугаа орохоос өмнө эзнийг магтцгаая. Та тэгээ эзний өмнө ирээд түүнийг магтаарай. Есүс бидний хаан минь хэн газарт ирээд хаан ширээнд залраач эзэмээ магтаалыг хүлээн авна уу Есүс бидний хаан минь энэ газарт ирээд хаан ширээнд залраач эзэмээ магтаалыг хүлээн авна их эзнээ магтан дуулцгаая их эзнээ оргон хүндэлцгээе хаан болсон Есүс их эзэмэн хааны судлаас биднийг захираач Есүс бидний хаан минь энэ газарт ирээд хаан ширээнд залраач эзэмээ магтаалыг хүлээн авна их эзнээ магтан дуулцгаая их эзнээ оргон хүндэлцгээе хаан болсон Есүс их эзэмэн хааны судлаас биднийг захираач Есүс бидний хаан минь энэ газар ирээд хаан ширээнд залраач эзэмээ магтаалыг хүлээн авна их эзнээ магтан дуулцгаая их эзнээ оргон хүндэлцгээе хаан болсон Есүс их эзэмэн хааны
Та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид нар хамтдаа дуулал 125 дугаар бүлгийн 5 дугаар ишлэл. За энэ 5 дугаар ишлэлээр юу гэж яддаг вэ гэхээр одоо тэднэр саадгаа дүүргэсэн хүн юутай өрөөлтөө вэ? Үүд хаалган дээр дайснуудтайгаа тэд ярилцах үедээ ичгүүрт ис ормоо гэж хэлсэн. За тэднэр гэдэг нь тэднэр гэдэг хэний тухай яриад инхээр хүүхдүүдээр. Ер нь бол хүүхдүүдээр. Тэгээ бид нэр Библийн түүхүүдийг харах юм бол залуудаа гэрэлж олон хүүхдүүдтэй болдог гэсэн. За Библийн эхлэл номон дээр ингээд ерөнхийдөө бас солилцож байгаа үедээ нэг юм айгуу гоё олдорч хүлээж авсан байхгүй. Якоб хидтэй байхдаа ахыхаа эд хөрөнгийг хүлээж авах гэж одоо болоож авах гэж оролцсныг бол мэдэхгүй байна. За магадгүй шүү дээ. Би энэ дээр яг бас юм одоо юу гэдэг яг ингээд баримттай баттай юм бол яриаг ба. Хэрэв тэр 20 орчим насны залуу байсан бол 40 орчим настай ахтайгаа эргэж уулзах үедээ 11 хүүтэй амьдралтай ингээд юу болцсон байгаа. За ингээд сүүлийн үед ингээд израилчуудын амьдралын хэм маяг хүүхдүүдэд хүмүүжүүл гэдэргээл энэ зүйлүүдийг ингээд маш их одоо ярьдаг болж байна л да дэлхий дээр. Гэхдээ энэ зүйлүүд нь яг үндэ бурхны өдөрдөмж байсан гэдгийг нь жоохон бага яриад байдаг. Тэд нар бурханд итгэдэг болохоор тэр бурхандаа зориулаа гэдэг. Гэтэл израилчууд өөрөө тэр нэг бурхныг таниад тэр бурхандаа зориулаад ингээд содар зохиогоод талмууд зохиогоо ингэсэн юм биш. Тэр бурхан нь яаж амьдрах вэ гэдгийг нь заасан гэдгийг бид нэрээс орчлохгүй. Тэгэхээр израилчуудын амьдралын нууц нь израилчуудын аман яриа юм уу эсвэл тэдний амьдралын хэм маягт биш. Харин тэдний уншиж байгаа Библи бичээст байсан гэдгийг бид нэр санаж байгаа. Хэрэв бид ингээд Мосегийн хуулиудыг харах юм бол тэнд ингээд 13 нас хүрсэн хүүхэдтэй 13 ер нь бол ингээд израилчуудыг харах юм бол 13 нас хүрсэн хүүхэд Мосегийн 5 номыг хуулийн 5 номыг тээжилсэн байх хэрэгтэй байгаад байсан. Тэгээ хуулийн 5 номыг тээжлэн гэдэг нь амар биш гэдгийг бол миний хувьд бол амьдралаараа нь дуулан гарсан. Яагаад амьдралаараа гэдэг үгийг хэлж ихээр Библийн хуудасаар нэвтрүүлэг 7 жилийн төсөл амьдралынхаа 7 жилийг ингээд өдөр шөнөгүй зориулсан. Өдөр шөнөгүй гэж хэлнэ. Яагаад гэвэл шүн заримдаа ингээд түүнийг сонсогчд нь хүртэл залгадаг байсан. Бас цагийн зөрүүтэй сонсогчд ч гэсэн их сонсдог гэсэн. Библи бүтнээрээ байсан. Харин хамгийн одоо юм сонсод дуусахад хэцүү хүнд ингээд нэг жоохон нэг юм за энэ ангууд нэг жоохон юм өдрөстэй юм байна гэдэг ч юм уу тиймэрхүү мэдгэтгэхэр за бичээсийн талаар ярьж байгаа ч гэсэн та бүхэн ойлгож сонсоорой. Хам хэсгүүд бол юу гэхээр тооллого Левит дэд хууль номууд энэ 3 номыг ингээд тэр 3 ном чинь маш их Библийн одоо юмнууд хичээлүүд бол байсан. Тэгээ тэр 3 номыг ингээд миний хувьд уншиж дуусгах. За орчуулагчд нь одоо нэвтрүүлгийг орчуулад явуулсны дараа нэг нэвтрүүлэг нь л одоо хамгийн багадаа 11 хуудас тэгээ уншиж дуусгах. Дараад нь уншиж дуусны дараа уншицсных нь хоолоо оруулсныхаа дараа тэрийг сонсож дуусгах гэдэг нь миний хувьд бол нэлээд чанга зүйл байсан. Тэгэл төвчөө зүүсэн чигээр унтаад тагсан тохиолдол надад маш их байдаг гэсэн. Гэтэл израилчуудын хувьд тэр зүйлийг 13 наснаас өмнөх хүүхдүүдийг цээжлэхийг шахддаг гэсэн. Яг л тэднэр нь ингээд зарим нь ингээд бүр ингээд эмэгтэй хүний одоо бүр ингээд сарын өмнө талаар ч гэсэн байгаа заяа. Тэг чинь 13 настай эрэгтэй хүүхэд тэрийг мэдчих хэвээр. Бүгдийг нь ярьж байгаа байхгүй. Тэг ингээд тэрийг мэдж байгаа эрэгтэй хүн, тэрийг мэдж байгаа ирээдүйн гэрийн эзэн, тэрийг мэдж байгаа одоо залуу тэгээд одоо эхнэр аваад эхнэртэй яаж хандах вэ? Яах вэ? Ийхүүдээ хүүхдүүдэд яаж хүмүүжүүлэх вэ гэдэг талаар ч гэсэн бичээстэй чинь чи өглөө өдөр орой хүүхдүүдтэй за эзний хуулийг зав. Мэдээж өглөө өдөр орой чи боссон ч суусан ч хэвтсэн ч гэж хэлдэг. Хэвтгтээ мэдээ синагогд очиод хэвтээд ийн гэж аах шүү. Тэгэхээр зөвхөн сүмд заадаггүй байж өөртөө эцэг эхчүүд нь тэр хуулийг сураад заахаасаар аргагүй. Яагаад гэвэл өнөөдрийн ишлийг харъя л да. Залуу хүний хөвгүүд дайчны гарт буй сум адил гэж хэлсэн. Тэгэхээр аливаа тулдаанд оролцох юм нь саадагт байгаа сумууд бол
энэ сум бол сайн хийгдсэн сум, энэ сум бол гарцаагүй байгаа онох сум те. Энэ сум бол намайг надтай хамт байгаа хүмүүсийг харуулах болгонд аврах сум бас одоо юу гэдгийг те. Энэ миний дайснуудыг одоо сөнөөж те. Одоо юу гэдгийг тийм одоо ялалтыг авчрах сум гэж. Тэгэхээр Библиэлд шилмэн сум, ялалтыг авчрах, ялалтын сум одоо ингээл те. Тэгээд ном сумны талаар маш их олон зүйлүүдийг ярьдаг. Тэгэхээр энэ сум гэдэг зүйлний үнэндээ чанар сайтай сайн хийгдсэн байж ижил өөрийг нь болоод өрөөлийг авардаг гэдгийг бол харваач бүгдээр бол мэддэг ба. Тийм болохоор нэг зүйл нь дайсан энд нэг дааман хаалганы тухай гарсан байгаа. Та нар харах юм бол үүдэн дээр дайснуудтайгаа тэр ярилцах үедээ ичгүрт үл ормаа гэж. Энэ юу гэсэн үг гэхээр инх цагт бол дааман хаалган дээр хүмүүс амьдрал ахуйгаа настай ахмад хүмүүсээр шийдүүлдэг байсан. Жишээ нь бид нар сандж байгаа бол өрөөдтэй гэрлэхийн тулд боод те тэнд ярилцж байсан ингээд хаалган дээр ингээд ахмадууд цуглараад те тэгээд за тэдний хүүхэд ингэж ин тэдний хүүхэд 13 нас хүрч байгаа гэж ин хуулийн хүү болж байгаа гэж ин тэдний хүүхдийг ингээд ирчүүдийн донд хүлээж авах ёслог хийгөө за тэр гэр бүлүүд ингээд сүй тавьж байгаа гэж ин тэр сүй тавьж байгаа гэр бүлүүдийг энэ талаар жоохон ингээд сурах уу гэд ингээд эцэг эхчүүд нь өөрсдөө бичээсүүдийг сайн мэдээд тэгээд ингээд заацардаг. Тэгэхээр инх цагт ахмадууд цуглаад бичээсийн талаар ярилцдаг байсан бол дайны цагт үүдэн дээр юу яригддаг гэсэн мэхээр дайсантайгаа уулздаг байсан. Манай хэрэм өндөр хаалга бат хэрмэн дээр зогсож байгаа бидний өсгөж хүмүүжүүлсэн кубүүд эцсийг хүртэл толдно. Нэрээ үнэн үү? Та нар үнэхээр бидэртэй байлтахад бэлэн байна уу? Тэ? Дээд гараад чи буцаад хот руугаа орж чадахгүй гэдгийг мэдэж гинөө гэж мэдээж илч хүнийг дорд үзэн штэ тэ. Чамаг энэ хотынхны чинь нүдэн дээр алчуул яах вэ? Зүгээр тэг хэдийгээр би залуу хүн боловч те хотын хэрмэн дээр зогсож байгаа миний хүүгүүд аль хэдийн хардаг болсон, аль хэдийн хуулийг мэддэг болсон, аль хэдийн надтай надгүйгээр бурхантайгаа хамт амьдрахаар болсон. Би байгаа учраас тэд амьдрдаг ш. Тэдний дотор итгэл байгаа учраас тэд амьдрдаг. Тэднийг маань янз бүрийн нөхцөл байдлаар шүүхнэ гэж бодож байна үгүй дээ. Тэдний дотор итгэл байгаа. Тийм учраас тэд нэр хэсэг хугацаанд ч юм уу янз бүрийн байдлаар гэрчлэлээ цуглуулад янз бүрийн гэм нүгэлд ч юм уу унаад ч юм уу ингээд явсан ч гэсэн тэднэрт бүхэл бүтэн уучлалдаг, өршөөдөг, хуулийг заадаг арт түмэн байгаа зогсохгүй тэднэрт хийж өгөх ёстой бүхнийг цагт нь хийгээд өгсөн эцэг их байгаа. Тийм үү. Бид нар нэг юм төдөг бол. Бид нар хүүхдүүдэд ингээд заавал ингээд нөгөө Исавт байгаа юмыг Исавт бүх юм байна. Яаковд бүх юм байхгүй байна гэж бол харах хэрэггүй. Харин Исавт бараг юм байхгүй, Яаковд их юм байсан шүү. Яг бол Яаков бурхан байсан, Исавт байгаагүй байхгүй. Тийм болохоор Исавт яг үнэндээ хүмүүсийг харахад ингээд маал хонор тэ ингээд зөндөө юм байгаад байгаа юм шиг нэ. Яаковыг ингээд харахад Яаков нөгөө нь ингээд ганцаархнаа гүүгээ зүгтаагаа авчиж байгаа юу ч байхгүй юм шиг харагдаж байгаа юм нэ. Яг үнэндээ бол Исав 20 жилийн дараа байгаа юм нь баг доошоогоо буусан ч гэж магадгүй тэр хэмжээнд байж хаад харин Яаков оргуу хоосноос бурхантай хамт яваад маш их олон зүйлтэй 20 жилийн дотор буцаж ирсэн гэдгийг бид нар санаж байгаа шүү. Тэгэхээр бурхан хүн болгоноор баялаг бүтээлийг хийх хүсдэг. Тиймээс бид нар нэг зүйл залуу хүн саадга тэ өөрөө эзний өмнө өсгөж хүмүүжүүлсэн хүүхдээр дүүргэн гэдэг нь бол ичгүрт хідэж дайсантайгаа ярилцж явах үедээ орохгүй гэдэг утгатай. Тэгэхээр ингээ хаалган дээр ингээд гараад ирж шүү. Бид нар ингээд майр хэдэн настай байсан бэ гэхээр бид нар ингээд үгүй 17 таа байсан байлгүй дээ. Тэгтэл өнөөдөр Израилийн хуулийн дагуу ингээд цаа ингээд харах юм бол ер нь бол нэг октод нэг 14 15 настайдаг гэлж байгаа. Одоо би Украиныг одоо хуулийг энэ бол бидний 14 настайдаг гэлдэг. Октод. Хөвгүүд бол эхнэр авах хэмжээний бэлтгэл хийсний дараа гэрэлдэг гэсэн. За тэгээд бидний зүйлийг маш сайн бодож явах хэрэгтэй юм хэрэг. Хүүхдүүдэд бичээсийг заасан, бичээсийн талаар ярилцсан байх нь маш чухал байна. Нэг 17 зүйл байдгийн хүүгүүдтэйгээ ярилцсан байх хэрэгтэй. Тэгээ би энийг бол Facebook дээр постлохгүй. Яагаад гэх юм бол бичээс дотроос өөрийнхөө хүүхдийг харж агаад миний хүүхдэд энэ нэрхтэй гэдэг зүйлийг гаргаж ирэх хэрэгтэй байдаг гэсэн. Тэгэхээр хин нэг ChatGPT дээр 10 хүүхдүүдтэй заах 10 чухал зүйлийг асуунгуудаа тэр гараад байгаа. Энэ 10 манай хүүхдүүдэд чухал юм байна. Хүүхдүүдэд 15 настайд байхгүй байх юм бол амьдрал нь аюулд орох 10 зүйл гэж асуунгуудаа тий
миний хүүхдүүдэд энэ байхгүй миний хүүхдүүд хэцүү болж байгаа юм байна гэж ингэж дайрч бирсэн болохгүй. Бичээсээс амьдрал гарч ирнэ. Та бичээсийг уншаа. Бичээсийг уншдаг бол цаг нэрхэнд таны амнаас бичээс биш энэ дэлхий дээр хүмүүс асуудлыг шийддэг үгсүүд гарч ирнэ. Та бичээсийг уншаа. Тэгэх юм бол эзний үг дотор хүнийг ичгүүрт оруулахгүйгээр хүнийг босгох тэр үг гарч ирэх болохоос бичээсийг уншдаг бол хүнийг ичгүүрт оруулж сэтгэлээр унгах тийм үгсүүд таны амнаас гарч магадгүй гэдгийг бид нэр бодох хэрэгтэй. Тэгэхээр ичгүүр гэдэг үг нь ямар учиртай вэ гэхээр тэгж ааш сайн хүү бол эцгийнхээ дэтэм баяр баясгалан юм. Мунхаг хүү бол эцгийнхээ ичгүүр юм а гэж хэлсэн байна. Гэтэ нэг зүйл сайн ба муу хүү байх шалтгаан та тэр хүүхдүүдийг эзэн танд бэлэг болгоод өгөх үед хүлээж аваад өсгөж хүмүүжүүлж юм заах цаг хугацаагаа хэр зэрэг ашигласан бэ гэдэг дээр л байгаа шүү. Зөвхөн хүүхдүүдэд биш эцэг эхчүүдэд маш их асуудал байдаг гэдгийг энэ ишлээс өнөөдөр өглөө бүгдээрээ сурцгаая гэж.
Бид энэ өглөө хамтдаа дуулал 127-гийн 5. Тэднэр саадгаа дүүргэсэн хүн юутай ерөөлтөв. Үүд хаалган дээр дайснуудтайгаа тэд ярилцах үедээ ичгүүрт ис ормоо гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгээ бид бичээстэй хамт байх, бичээсийг судлах, түүгээ бусдад дамжуулж үр хүүхдээ эргэн тойронд байгаа тэдгээр хүмүүстэй бас ерөөл болох талаар бид хамтдаа суралцж байна. Тэгээд одоо нэг ингэдэг шүү дээ. Аав хүүхдийнх нь буруу аавд нь ямар хамаатай, аавынх нь буруу хүүхэд нь ямар хамаатай ингэж дээ. Гэхдээ Христ итгэл бол залгамж ямар нэг юм жиг. Хэрэв таны хүүхдэд ямар нэгэн асуудал харагдаж байгаа бол тэрэгтэй хамтдаа туулна. Тэ таны хүүхдэд ерөөл харагдаж байгаа бол та түүнийг хамтдаа амсна. Учир нь энэ хизээч хүүхэд ингээд таны огт ямар ч нөлөөлөлгүйгээр хүүхэд ингээд ямар нэгэн буруу зүйл хийсэн тохиолдол ховор. Таны нөлөөлөл өгөөтэй гэхэд та тэрнээс арай жижигхэн магадгүй нэг хөнөөлтөй харагдахгүй буруу зүйл хийхэд нь түүнийг өмөрсөн учраас буруу зүйлийг хийх урам авсан гэсэн. Буруу зүйл хийх урам гэж байдаг шүү дээ. Өгшүүлэлт гэж монголчууд нэрлэдэг. За тэгээд 13 14 одоо за 17 настайдаа Израиль огт хөвгүүд гэрлээд тий. За тэгээд 30 настай гэхэд яагаад 30 настай Израиль ирэх хүнийг нөгөө юунд тооцчих юм гэхээр синагог дээр номлох, үг хэлэх, үйлчлэлд орохыг зөвшөөрж ин гэхлээр хүүхэд нь 13 хүрсэн буюу хүүхдээ Мосегийн 5 хуулийн дотор хэр зэрэг өсгсөн бэ? Хэр зэрэг хүүхэд нь бичээсийг мэдж гинэ гэдгээс шалтгаалдаг байсан байхгүй. Тэгээд одоо ч гэсэн Монголын пастор ахлагч нарын тавьдаг шаардлага дотор тий 2-оос доош жил теологийн боловсрол эзэмшсэн байна. Теологийн зүгээр нэг юм практикал тий чуулганы үйлчлэл эднэр биш ингэ теологийн гэдэг үг явдаг. Яагаад тэгэхээр Библийг юу гэдэг юм буруу заадгүй болох нь хамгийн чухал байгаа байхгүй нэгдүгээр. Тэгээд дараад нь бол юу гэдэг вэ гэхээр мэдээж нэг гэр бүлийн асуудал яригдах та хүүхдүүдээ мөжүүлж чадсан, эрхшээж чадсан гэж. Энэ 1-р Тимоти 3-р бүлэг дээр байгаа. Хүүхдүүдээ захиргааддаг биш харин эзний үгэн дотор биелээс учраас тэр гэр бүл ээж аав нь үйлчлээд эхлэхэд хүүхдүүд нь чуулганы хүүхдүүдтэй холилдоод эхэлнэ тийм үү. Тэгээд тэр үед мэдээж бид нэр хүүхдүүдээ хэр зэрэг эзний үгээр босгосон бай гэдг нь бол харагдана. Тэр нь бол эзний үгээр хүүхдүүдээ босгосон хүмүүс нэг юмар хардаг. Хүүхэд нь ямар нэгэн байдлаар унаад алдаа гаргаад босохдоо эзний үг дээр босч ирж идэг байхгүй. Тэрүүгээр л харна гэхээс алдаж байгаагаар нь харахгүй. Харин хэр зэрэг эргэж ирж босож эцэг ихтэй ачлалтай эзний гэсэн бодсон зүрх сэтгэлдээ хийсэн зүйлдээ хэр зэрэг те юута зөв одоо ойлголттой байна гэдэг нь чухал байгаа гэдэг. Тэгээд одоо энэ хермоны шүтээс сонсож байгаа бүх хүмүүсээ өрөөж जैन тэднийхээ үр хүүхдүүдийг өрөөж जैन залуу насндаа төрүүлсэн хүүхдүүдээ та нар нэгэнт л одоо тэгээ залуудаа төрүүлсэн учраас та нарыг залуу байхад өндийгөө дэрнэ хамтдаа амьдралыг бүтээж хамтдаа хайр авах хэрэгтэй хүмүүсийг өөрийнхөө гэр бүлүүдэд илсүүлж тэгээ тэднэрт хайрыг өгч тэднийг хизээч мөрөөдөж байгаагүй амьдралаар нь амьдрахад нь хамтдаа тусалж тэгээд ингээд зогслон байгаад ийм гайхалтай амьдралыг эзний бичээсээс л олно гэдгийг л хэлмээр байна. Залхтал хэлнэ, залхсан ч хэлнэ. Бичээс дээр л амьдрал чинь байгаа. Соло скрипче гэдэг үг ба. Бичээс дээр л байгаа шүү. Харин семинар дээр биш шүү. Семинар бол нэг ийм зүйл бас байдсан байлээ шүү гэсэн л нэг л аргачлал. Бичээс дээр бол энэ дэлхий дээр Адам онсноос хойш эзний хэлж ярьсан бидний гим нүглийг эсэргүүцэх бүх зүйлүүд бичигдгээс гадна гим нүгэл унсан хүмүүс тохиолдсон бүх зүйлүүдийг санаалга болгосон хамгийн гайхалтай зохицолбор ийм амьдралын ухаан амьд явах мөнх амьтаа болох арга байгаа. Ингээ хамт залбирая. Та орчлон бүтээсэн, та бидний амьдралыг эхлүүлсэн. Бидний амьдралд олж авах ёстой зүйлүүд таны бэлдсэн зүйлүүд байгаасаа гэж хүсэж байна. Бид ийш тийшээгээ харж, гадар шагааж, эсвэл хин нэгний биднийг өргөтөж, уруу татаж өгсөн зүйлүүдэд анхаарлаа хандуулж, таны ивэл ерөөлийн замаас гарахгүй байхад та туслаач. Та өөрөө хэлсэн хараад ба ерөөлийн замыг та нарын өмнө тавьж гэнэ гэж. Бид ерөөлийн замыг сонгохыг хүсэж байна. Бидний дотоос хараалын замыг сонгох хүн байхгүй. Харин гэхдээ хараалын замыг сонгомооргүй байвал таны үгийн дотор дуулууртаа явах ёстой. Яагаад гэвэл
Таны үг бол бидний хөлдөх дэнлүү учраас тэр. Тиймээс бид бие биенийгээ бичээс дотор урамшуулахад туслаач. Бие биенийхээ өөр хүүхдүүд амьдралдаа янз бүрийн зүйлүүдийг туулж хэцүү явах үед нь бид нэр бичээсийн дотор бие биенийгээ урамшуулж эзэн өөрийнхөө хүүхдүүдийг эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь хандуулдаг гайхамшигтай эзэн гэдгийг сануулж урам өгж хамтдаа тэр хүлээлтийн тэр урам хугаралтын тэр бас хүнд хэцүү нөхцөл байдлыг яг Йов шиг даван гарахад нь туслахад та биднийг мэрэгэн ухаанаар дүүргэж өгөөч. Бидний хинэж Йовын найдварч чиг зов зүдэрсэн найз нөхрийнхөө амьдралаас алдаа оног ирэн хайдаг тийм шүүмжлэгчд байхыг хүсэхгүй байна. Есүс Христийн нэрээр залбирэн хүсэн гойж байна. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.